Сайн байцгаана уу? Үзэгч та бүхэнд энэ удаагийн тэл хичээлийг Монгол Улсын боловсролын их сургуулийн боловсрол судлал, насан туршийн боловсролын зайны сургалтын тэнхимийн багш Мөнх Эрдэнэтэй хамтран зан явуулнаа. Хичээлийн эхэнд та бүхнээс дараах асуултуудыг асууя. Үүнд нэгдүгээрт та өдөр тутмынхаа мэдээллийг ямар их сурвалжуудаас авдаг вэ? Хоёрдугаарт мэдээллийнхаа найдвартай байдалд итгэдэг үү? Гуравдугаарт дижитал литераси буюу тоон бичиг үсгтэн та мөн үү? Дөрөвдүгээрт цахим хэрэглээнийхаа зөв зохистой байдлыг хянаж чаддаггүй. Эдгээр асуултын хариултыг өнөөдрийн хичээлийн төгсгөлд олж авна гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр та бүхэн өнөөдрийн хичээлээр дижитал литераси буюу тоон бичиг үсгтний талаар судалж тань мэднэ. Юуны өмнө бичиг үсгийн боловсрол нь амьдралын бусад чухал чадваруудыг эзэмших боломжийг олгодог. Литераси гэдэг үгийн гарал үүсэл нь бичих унших чадварыг илэрхийлдэг. Дэлхийн улс үндэстэн бүр хүн амынхаа бичиг үсгийн мэдлэг боловсролыг 4 түвшинд ангилан авч үздэг. Үүнд бичиг үсэг үл мэдэгч, бичиг үсэг бага мэдэгч, бичиг үсэг сайн мэдэгч, бичиг үсгийн дараах мэдлэг гэж ангилдаг. Дэлхийн эдийн засгийн форумоос 2017 онд Монгол улсын нийт насанд хүрэгчдийн 98% нь бичиг үсэгт тайлгдсан. Дэлхийн 187 орноос бичиг үсэг тайлгдалтаараа Монгол улс 11-р жагсаж байна гэсэн судалгааг гаргасныг та бүхэн дэлгэцснээс харж байна. Өнөөдөр бид мэдээлэл харилцаа холбооны технологийн асар хурдцтай өсрөнгөө хөгжлөн ирэн үед амьдарч байна. Өөрөөр хэлбэл бид өдөр тутмынхаа амьдралыг гар утасгүйгээр, интернетгүйгээр, ямар нэгэн цахим хэрэгслэлгүйгээр өнгөрөх тийм боломжгүй болсон гэсэн үг. Бидэнд цахим хэрэглээ ус агаар мэт болсон гэсэн үг. Тийм ч учраас 21-р зууныг мэдээллийн 90 гэж тунхагласан. Тиймээс дэлхийн улс үндэстэн бүр иргэдийнхаа уламжлалт бичиг үсгийн боловсрол дээр тулгуурлан тоон бичиг үсгийн мэдлэгт шилжихийг зорин чухалчилж байгаа юм аа. Дижитал литераси гэдэг үг ихэнх үедээ компьютерийн дүрм журам, техникийн чадварыг илэрхийлдэг байсан. Гэсэн хэдий ч 20-р зууны төгсгөл үед энэ ойлголт өргөжсөн. ЮНЕСКОгийн 2003 оны 6 сард Парист болсон шинжээчдийн хурлаар батлагдсан ажлын тайланд бичиг үсгийн чадвар нь өөр хэм маягтай буюу хэвлэмэл болон бичмэл материалуудыг ойлгох, таних, тайлбарлах, бичих, харилцах, тооцоолох чадвар юм аа. Бичиг үсэг нь хувь хүн амьдралынхаа зорилгыг биелүүлэхийн тулд тасралтгүй суралцах, өөрийнхөө мэдлэг чадварыг хөгжүүлэх мөн хувь хүнийг нийгмийн өргөн хүрээнд харилцаанд оруулдаг гэж тодорхойлжээ. Монгол Улсын засгийн газрын 2019 оны 73 дугаар тогтоолоор цахим засаглал үндэсний хөтөлбөрийг батлан гаргасан. Уг үндэсний хөтөлбөрийн зорилго төрийн байгууллагуудын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, засаглалын ардчилсан, нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай байдлыг идэвхжүүлэх, төрийн үйл ажиллагааны инновацийг дэмжиж, цахим хөгжлийг боловсронгуй болгох замаар цахим засаглалыг хөгжүүлэхэд оршино гэж заасан байна. Тэгвэл хөтөлбөрийн зорилтын 4.1-д бүх нийтийг тоон бичиг үсгтэн болгох, 4.8-д бүх шатны төрийн байгууллага, албан хаагчид мэдээлэл харилцаа холбооны технологийн зохистой, ёс зүйтэй хэрэглээг төлөвшүүлэх гэж тус заасан юм аа. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд 5.1-д бүх нийтийг тоон бичиг үсгтэн болгох зорилтын хүрээнд 10 үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэж зааснаас 5.1-д олон улсын стандартад нийцсэн мэдээлэл харилцаа холбооны технологийн суур мэдлэг, ур чадвар олгох бүх нийтийн сургалтыг зохион байгуулна гэж заасан байгаа юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд
5-1-ийн залтанд бүх нийтийг тоон бичиг үсэгтэн болгох зорилтын хүрээнд 10 үйл ажиллагааг зан оруулснаас 5-1-ийн олон улсын стандартад нийцсэн мэдээлэл харилцаа холбооны технологийн суурь мэдлэг, ур чадвар олгох бүх нийтийн сургалтыг зохион байгуулах гэж заажээ. Тэгэхээр энэхүү хөтөлбөр 4 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2019-с 2020 он 1-р үе шат, 2021-с 2022 онд 2-р үе шат нь хэрэгжих юм. 1-р үе шатанд энэхүү бидний өнөөдрийн зохион байгуулж байгаа хичээл маань чиглэгдэж байгаа гэдгийг та бүхэн ойлгож байгаа хаа. Цахим орчинд та хувийн аюулгүй байдлаа хангахын тулд дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй. Нийгмийн сүлжээнд дэх хувийн аккаунт цахим хаягийн тохиргоог илүү сайжруулж тохируулаарай. Нийтэд харагдах пост нийтлэлтэй гэрийн хаяг, картын дугаар, регистрийн дугаар гэх мэт хувийн мэдээллээ битгий бичээрэй. Та том жижиг үсэг тэмдэгт оролцуулан аль болох олон оронтой логикт дараалалгүйгээр нууц үгээ өөрчлөөрэй. Бусдын төхөөрөмж ашиглан нийгмийн сүлжээнд холбогдсон бол заавал лог аут хийж гараарай. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Дижитал литераси буюу том бичиг үсэг шилжиж байгаа энэ эрен үед Монгол улс хэр зэрэг бэлтгэлтэй байгаа вэ? Монгол улсын нийт хүн амын 63%-ийг 35-аас доош насны залуучууд эзэлж байна. 98% нь бичиг үсэг тайлагдсан. За мэдээлэл харилцааны технологийн хөгжлийн индекс гэдэг үзүүлэлтээр Монгол улс Азид 14-р байрт жагсдаг. Бичиг үсэг тайлагдсан байдлаараа 11-р байр, Steam боловсролоор 56-р байр, дундаж IQ дэлхийд 12-р байр, насан туршидчдын 93.8% нь банкны данстай, залуучуудын 92% нь интернет ашигладаг гэсэн ийм үзүүлэлттэй байдаг. Монгол улс дижитал дэд сүлжээний бүтцийн тухайд болохоор эрчим хүчинд холбогдсон өрх нь 80%, 100 хүнд ногдох гар утасны тонн 113%, интернетээр худалдан авах чадвар нь 70%, хөдөлгөөнт интернет хэрэглэгч орон нутагт 26.3%, суурин интернетэд холбогдсон байдлаар Улаанбаатар хотод 38%, суурин интернет орон нутагт 7% холбогдсон байдаг. Монгол улсын залуусын 92% нь интернетийг ямар нэгэн байдлаар ашигладаг. Нийгмийн сүлжээнд идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.2 сая байдаг. Гар утсаар дамжуулан идэвхтэй интернет хэрэглэгчдийн тоо 2.1 сая байдаг. Сошиал сүлжээний хэрэглээгээр Facebook-д 2.2 сая хэрэглэгч, Instagram 400 мянган хэрэглэгч, Twitter-т 44 мянган хэрэглэгч байдаг. Өнөөдөр харилцаа холбооны технологи орчин үеийн амьдралын бүхий салбарт нэвтэрсэн байдаг. Аж үйлдвэр, нийгэм эдийн засаг, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн технологи, шинжлэх ухаан, ангаах ухаан, боловсрол, цаашилбал хүмүүсийн өдөр тутмын амьдрал нэвтэрсэн байна. Тоон бичиг үсгийн мэдлэг чадварын тухай ойлголт нь зөвхөн компьютертэй харьцах чадвараар хязгаарлагддаггүй. Үүнд тоон мэдээлэлтэй харьцах, дижитал медиаг ашиглах, үйлдвэрлэх, бүтээх, мэдээллийг боловсруулах, сэргээх, хадгалах, хуваалцах, дамжуулах зэрэг ойлголтууд ордог. Тоон бичиг үсгийн мэдлэг бол энэ бүх чадваруудын тухай цогц ойлголт юм аа. Орчин үед дижитал бичиг үсгийн мэдлэг нь ажил эрхлэх, ажлын байран дээр хөгжих, дэвших чадваруудыг сайжруулдаг. Өдөр тутмын ахуй амьдрал, аж төрөх, үйл ажиллагааны нэг хэсэг болж байна. Бүхэл салбарын ажил олгогчдын шаарддаг нэг шаардлага болсон. Ажилд орох үргэлж гаргахаас эхлээд анхны үнэлэлт өгөх нэг шалгуур болж байна. Дижитал шилжилтэд хөгжил сул орнууд арга хэмжээ авахгүй байснаар өндөр хөгжилтэй хөгжингүй улс орнуудаас улам хоцрох, иргэдийн тэгш бус байдлыг эрсдэл бий учраас тухайн улс үндэстнүүдийн иргэдийнхээ боловсрол, технологийн ур чадвар, дижитал шилжилтэнд онцгойлон анхаарч байна. Дижитал бичиг үсгийн мэдлэг чухал ур чадварын багц үзэл санаа. Мэдээлэл харилцаа холбооны технологийн бичиг үсгийн мэдлэг нь компьютер сүлжээний тусламжтайгаар нийгэм соёлын үйлчилгээг интернетэд түгээхэд хэрэглэгчдийг идэвхтэй оролцох боломжийг олгодог чадварууд. Технологийн бичиг үсгийн мэдлэг нь дижитал технологийн талаар илүү гүнзгий ойлголт ба хэрэглэгч болон техникийн тооцоолын чадварыг хамруулсан ойлголт юм. Мэдээллийн бичиг үсгийн мэдлэг нь бидний нийгмийн тухай боловсрол, үүнд дижитал мэдээллийг ирж хаях, тодорхойлох,
олж авах, боловсруулах, ашиглах чадварууд багтдаг. Өнөөдөр тоон бичиг үсгийн мэдлэг нь амьдрах ур чадварын нэг чухал чадвар болж байна. Мэдээлэл харилцаа холбооны технологийн хэрэглээний мэдлэг чадвар нь нийгмийн бүхий л иргэд суралцж мэдэх ёстой мэдлэг чадвар юм. Тоон бичиг үсгийн мэдлэг чадвар нь юунд хэрэгтэй вэ? Мэдээлэл харилцаа холбоо технологийн систем төхөөрөмжүүдийг зөв сонгож, үр дүнтэй ашиглах. Хувийн амьдрал ахуйда програм хангамжийн хэрэгслийг зөв сонгож ашиглах. Нийгмийн сүлжээнд үнэм зөв мэдээллийг ирж хаах, эрэг байх, хувийн мэдээлэлээ хамгаалах. Харилцаа холбоонд ашиглах. Хувь хүн болон байгууллагын санхүү, төлбөр тооцооны систем, худалдаа, үйлдвэрлэлд ашиглах. Хувь хүн болон байгууллага мэргэжлийн програм хангамжийн хэрэгслийг зөв сонгож ашиглах. Хувь хүн болон байгууллагын менежментийг оновчтой болгох. Хувь хүн болон байгууллагын үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох. Хувь хүн болон байгууллага бизнес эрхлэх шинэ арга замыг судлах. Мэдээлэл харилцаа холбооны технологийн шинжилэлд бэлэн байх, өөрчлөлтийг хүлээн авч, орчин үетэйг хөл нийлүүлэн алхах. Дээрх зүйлийг багцлаад тайлбарлавал техникийн мэдлэг чадвар, тоон технологиг бүрэн ашиглаж буй байдал. Мэдээллийн хөгжлүүдийг ашиглах, цахим орчны харилцаа ба оролцоо. Заах, сургах, өөрийгөө хөгжүүлэх, цахим орчныг бүтээлч байдал, аюулгүй байдлыг хангах. Техникийн мэдлэг чадвар, тоон технологиг бүрэн ашиглаж буй байдал гэдэгт компьютер болон бусад ухаалаг төхөөрөмж, ухаалаг утсыг хэр чадварлаг эзэмшиж байгааг харуулдаг. Мэдээллийн өгөгдлүүдийг ашиглах, хувийн болон ажлын дижитал мэдээллийг хайх, олох, боловсруулах чадварыг эзэмшсэн байх. Цахим орчны харилцаа ба оролцоо. Цахим технологиг зөв зохистой ашиглан хүмүүс хоорондоо өргөн хүрээнд харилцах, ёс зүйтэй, тохиромжтой байдлаар хамтран ажиллах, бие биенээ дэмжих чадвар юм. Заах, сургах, өөрийгөө хөгжүүлэх. Тоон технологиг ашиглан бид бусдад зааж, сургах, суралцах, өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой бөгөөд цахим орчинд видео, зураг, мэдээлэлээр дамжуулан хэрэгцээт мэдээллийг олж авах, бусдад түгээх чадвар юм. Цахим орчны бүтээлч байдал. Үүнд дижитал болон цахим орчны бүтээлч байдлаар зураг, видео мэдээллийг боловсруулад, ийтгэл, нийтлэл бичих зэргээр шинийг хийх, шинэ арга замуудыг эзэмшин хувийн болон ажлын хэрэгцээнд бүтээлчээр ашиглах чадвар юм. Аюулгүй байдлыг хангах. Үүнд технологи цахим орчноос хувийн болон ажлын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чадвар юм. Зарим тохиолдолд цахим орчныг ашиглан хувь хүн албан байгууллагын мэдээлэлд алдах, ашиглах, гэмт хэрэг үйлдэлүүд гарч байна. Түүнээс бид урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлаа хангах нь чухал юм аа. Та бүхнийг дээрх асуултынхаа хариултуудыг олж авсан гэдэгт итгэлтэй байна. Манай өнөөдрийн хичээл үүгээр өндөрлөж байна.